Яагаад гэвэл нөгөө нэг тэр ингээд байнгын нөгөө одоо Амьдралын төлөө аваад нөлөөллийн үйл ажиллагаагаа 70 цагт сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 280 гаруй аав, охидын дунд аав охидын болцоог зохион байгууллаа. Нөлөөллийн ажлын хүрээнд 1000 үгнээс илүү 1 минут сургалт тэтгэлийг зохион байгуулж, үрсийнхаа төлөө уриалгад аав охид нэгдлээ. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь аав охидын нандин холбоог бэхжүүлж бие биедээ үнэтэй цаг хугацааг зориулах боломжийг олгосон юм байна. Гэр бүлийн халуун дулаан дотн харилцааг нэмэгдүүлэх гэр бүлдэх аавуудын үүрэг хариуцлагыг ойлгуулах, охид ааваараа бахархах зэрэг ач холбогдолтой ажил болж байгааг аавууд онцолжээ. Аавуудаа охтуудыгаа ойлгох, эмэгтэй хүнийг ойлгох. За тэгээ ер нь бол гэр бүлийн хүчирхийлэл, за энэ олон төрлийн хүчирхийллүүдийн бас одоо таслан зогсооход хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүмүүс бол аавууд юм а гэдэг талаар энэ сургалт нөлөөллийн ажил маань зохион байгуулагдлаа. Аав охидын болцоог арга хэмжээний үндсэн гол зорилго маань болохоор нийгэмдэр гэр бүл дэх эрчүүд маань их ажил хөдөлмөр эрхлээ маш их завгүй болсон. Түүнийхээ хүрээнд одоо гэр бүл доторх халуун талаа уур амьсгалыг бүрдүүлэх, аав охидууд хоорондоо бие биедээ цаг гаргах гэдэг юм, хоорондоо ярилцах цаг хугацаа маш хомсгон болсон. Өнөөдөр аав охины нөгөө хамт сургалтанд ирсэн. Тэгээд аавдаа өнөөдрийг их гоё өнгөрүүлж байна. Маш их баяртай байна. Хүүхдээ ярилцах бас багаха боломж гаргадаг юм байна. Тэнд баяртай байна. Хүүхдүүдээ хурал чуулганд ороод суучтай. Эцгүй үед нь яг хойж нь очиж суучтай. Тэр хамгийн гол нь би бас охин аавдаа бас ханигаан дагуулаа бас гурвал ирээд бас оролцож байгаа. Би баяртай байна. Гэр бүл төвчүүдийн үүрэг хариуцлага нь зөвхөн нэг талын оролцоо биш, харин хамтын амьдралын шийдвэрийг гаргаж, доктортой аз жаргалтай байлгах чухал тулгуур болж байх ёстой. Сүүлийн үед энэ ойлголт улам өргөжөж зөвхөн санхүүгийн хангалтаас гадна сэтгэл зүйн хүмүүжил, харилцааны оролцоогч багтаадаг болсон. Тодорхой хэлбэл гэр бүлийн санхүүг бүтээхээс гадна хань үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл зорилгыг сонсож ойлгох, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хүнд үед хамтдаа шийдвэр гаргах юм а. Мөн хүүхдүүдийн хүмүүжилд оролцох, аавын оролцоо хүүхдийн хөгжилд маш чухал үлгэр дуурал үзүүлдэг. Цаг гаргаж хамт байх, ёс суртахуун, хариуцлага заах, хүүхэд ааваасаа итгэл, зориг, шийдмэгийн байдлыг хөвчлэн сурдаг байна. Эцэст нь сайн эр хүн байна гэдэг төгс байхыг хэлэхгүй, харин хариуцлагатай, хайр халамжтай, хамтдаа өсгөхөд бэлэн байхыг хэлнэ гэдгийг мэргэжилтнүүд ярьлаа.